Монгол тавтаа морил уриатаагаар өнгөрсөн жилийн яг үдид болж байсан бизнесийн дээд хэмжээний уулзалтыг энэ жил манай амжилттай хуваалцсан уриатаагаар хөрөнгө оруулагчдын анхааралд хүргэж байна. Энэ жил оролцогч орнуудын тоо нэмэгдэн 30 төхөж, зочдын бүртгэл 500 хүрчээ. Уулзалтаар хилцүүлэх уламжлалт сэдвүүдээс гадна АСЕАН-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мөн Монголд хэрэгжих мега төслүүдийн тухай хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцуулсан юм а. За хэдийгээр эдийн засгийн өсөлт 2 оронтой тооноос 1 орон руу буурсан ч Монгол улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах гадаад эдийн засгийн хамтын ажиллагаануудаа бэхжүүлэх томоохон хилцээрүүдийг амжилттай хийж байгаа талаар Монгол Улсын ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ гонцолж байсан юм. Засгийн газрын үйл ажиллагаа, манай засгийн газрын үйл ажиллагаа ер нь давгүй явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь одоо асуудлыг шийдэх цаг болсон. Удаа ярих шаардлагагүй. Шийдээд тухайн цаг үедээ шаардлагатай асуудлаа шийдээд бид нар урагшаа цаашаа явах шаардлагатай. Энэ томоохон төслүүдийг хөтлөхийн төлөө явуулж байгаа энэ үйл ажиллагаанууд энэ бол амаргүй байгаа, гэхдээ үүнийг хийх шаардлага. Уул уурхай нөөц баялгаараа дэлхийн анхаарлыг татсан Монгол улс эдийн засгаас солонгоруулах бодлого барьж хэлсэн. За энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Энэ удаагийн уулзалтанд ирсэн хөрөнгө оруулагчдын ердөө 20% л уул уурхай хөрөнгө оруулагч байгаа нь за үүнийг илтгэж байна. За мөн өнөөдөр Монголд хөрөнгө оруулагчдын 97% нь бусад салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хэдийгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 4 дахин буурч өнгөрсөн жилийн сүүлчийн улиралд хасах руу орсон ч дахин сэргийх найдлага бас төрж байгаа илээ. Хамгийн том одоо Монгол улсад бол гадаад хөрөнгө оруулалт татах одоо хөрөнгө оруулагчдыг татах тийм мэдээ гэж хэлэх үү. Тэр бол оюу толгойн ойрцох шатны хөрөнгө оруулалтын одоо тэр асуудлууд байсан те. Тэр нь бол одоо бараг 2 жил одоо ингээм гацсан байдалтай байгаадсан болохоор энэ дээр бол аюу том хүлээлт бий олцсон байсан. Сая бол энэ оюу толгойн ойрцох шатны энэ асуудлуудыг шийдснээр бол бас хөрөнгө оруулагчтай аюу тийм зөв одоо мэдээлэлтэй хангагдсан хүмүүс бас энэ дээр бол нэлээд хүлээлттэй бий болсон юм бас ингээ биелчихээр хүмүүсээс Монгол руу за итгэл нь эргээ зэрэг бас хөрөнгө оруулах тийм сонирхол нь арай нэмэгдэж эхлэх бол тийм хандлагатай байгаа. Гадныхны итгэл сэргийх энэ цаг үед монголчууд харин хууль эрх зүйн орчин гаргасан шийдвэрээ тогтвортой байлгах хүсэлтийг хилцүүлийн сэдвүүд тус бүр дээр хөндөж байлаа. Энэ нь ялангуяа санхүүгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчдыг татах ямар ч бүтээгдэхүүнгүй болгож байгааг ч бас шүүмжилж байлаа. Яг нэг нүгөө хэлэхэд одоо дэлгүүрээр авч үзэх юм бол гараагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яг гадны томоохон хөрөнгө оруулагч нар одоо мөнгөө бариад ороод ирсэн ч гэсэн авах бүтээгдэхүүн алгах. Нөгөө одоо байгаа бүтээгдэхүүн гэхээр нөгөө ягаан цэгээр тасалбараар үүссэн хувьцаат компаниуд байгаа. За тэр бол ихэвчлэн одоо нөгөө томоохон хувьцаа эзэмшигч нь 90-с дээш үеийн эзэмшдэг болсон. Одоо олон нийтийн арилжаагаар зохицсон байгаа ийм компаниуд байгаа. За засгийн газрын үнд цаас гэж орж иж байна тийм ээ. Одоо компани мод дөнгөж эхэлж байна. Тэгэхээр одоо цаашдаа бол гадаадын хөрөнгө оруулагч нар томоохон хэмжээний орж ирнэ. Их боломжийг нээжлэх. Хөрөнгө оруулагч хамгийн их одоо тий Монгол улсаас хүлээлттэй байдаг бол хууль эрх зүйн орчны доктортой байдал гэдэг. Манайхан болохоор бид нар болохоор өөрсдөө болохоор эрх зүйн орчны доктортой байхгүй байн. За энэ аль болох хөрөнгө оруулагчдаа ийм доктортой орчин хөрөнгө оруулалтаа таатай орчин бий болгоно гэж байн хуулиа өөрчлөлт өгдөг. Тэр хуулиа өөрчлөхгүй нэг хуулиа доктортой байлгах хэрэгтэй. Удаан хугацаанд тэрийг мөрддөг нэгт байх хэрэгтэй. Монгол улсын хувьд бол ялангуяа татварын орчин бол бас их боломжийн олон улсын түвшинд бол харьцуулаад үзэхэд бол тийм өндөр татвартай боломжийн татвартай орнуудын тоонд ордог. Тэгэхээр эргээ татвараа буулгаад авах хэрэггүй, орчны нэг өөрчлөлт авах хэрэггүй. Харин дотоод ингээд ийм уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Монгол бизнесийн өрсөлдөх чадвар жилээс жилд өсөж байгаа. Бизнесийн түүхий эдийн баялаг бац суурь. За дээр нь их гүрнүүдтэй эдийн засгийн хамтын ажиллагаа тогтоосон явдал нь гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол бизнесийн ирээдүйн таатай орчин нь болж харагдаж байна.